Finally эхнэрийнхээ хэлсэн банштай шүлэн дээр л буулаа. Амьдрал юм л. Өнөөдрийн бичлэгч одоо юу юм мукбанг болоод байгаа маа. Хичнээн юм мэддэм бэ. Заваарсан юм яа. Hey yo, what's up? За энэ 7 хоногийн одоо влогоор та бүхэндээ бас надад миний амьдралд бас нэлээд томоохон нэг чаптерыг бас дуусгаж байгаа үе таарж байна. За яг дуусгасан ч гэх нь хаашаа ямар ч байсан дуусгах нь баталгаатай болсон тийм үе бол таарж байна. Тэгээд мөн надад нэг гоё асуулт ирсэн. Мэйлээр ирсэн байсан. Тэгээд хариулж өгч чадаагүй. Sorry. За тийм учраас энэ бичлэгээр дамжуулаад хариултын үе гэж бодлоо. Тэр асуулт юу байсан бэ гэхээр Япон улсад ингээд би очих хүсэлтэй байгаамаа. Гэхдээ Япон хэл байхгүй. Би бол англи хэлтэй гэсэн байсан. Тэгэхээр нэгсэндээ юу гэсэн үг гэхээр англи хэлтэй мөртлөөсөө Япон улсад ер нь амьдрахад ямар асуудал байдгийг, ямар давуу тал, сул тал юу байна, ер нь яах вэ хөө, боломж юу байна гэдэг талаар өнөөдөр бүгд ярилцгаая. Alright guys, тэгээд бичлэгийн эхэнд юу байх вэ гэхээр хэд хоногийн өмнө би нэг төгсөх шалгалтаа буюу урьдчилсан шалгалтаа хэрхэн давсан тухай бүгдээр бичлэгийг үздэцгээе гэж бодож байна. За ингээд 2 дахь өдрийн баг 3 дахь өдөр юм уу? 3 дахь өдрийн өглөө яг одоо шөнийн 2 цаг болж байна. Маргааш гинэ одоо энэ өнөө өглөө би 9 цагаас профессоруудын өмнө одоо урьдчилсан шалгалтны урьдчилсан шатны презентацийн тавина. За энэ презентацээр юу ах вэ гэхээр юм миний одоо судалгааны ажил байгаа. За тэгээд 40-с 45 минутын хооронд би илтгэлээ тавина. Бүр ингээд 45 минут үнэхээр ингээд бас багтахгүй байгаа хгүй. Ингээд амар их юм яриа л байгаа хгүй. Бүхэл бүтэн 45 минутын хугацаанд бол ярина. За тэгээд 45 минутаас хойшоо за миний бодлоор бол нэг 15 минут л одоо миний судалгааны талаар надаас илдэв янз юм бол асуух байх гэж найдаж байгаа. Тэгээ манай өөрийн одоо супервайзер байгаа. Нэмээд 2 лабораторийн 2 том толгой одоо супервайзерууд бол ирнэ. За тэгээд маргааш өглөө 9 цагаас маш одоо чухал ажилтай. За энийг давчих юм бол тэгээд одоо юу яах гэдэг вэ? Дараа жилийн 2 сар хүртлээр ер нь бол TCC ингээд янзлаад ингээд байж иж болно гэсэн үг. За тэгээд энийг давчихвал нэг хэсэгтэй гэд амьсгаа авах гэдэг байхгүй. Өөрийнхөө бас TCC-г хэвлж гаргана. TCC бас нэрээ бас яг бай дайжгүй 100 хуудас болсон. Тэгтээ хүмүүсийн холбоор 200 хуудас мөц болоод байгаа ёо. Окей, тэгэхээр явж принтерлээ. Ингэж байна. Презентацийнуудаа бүгдийг бэлдээд тавьчлаа. За ингээд бас нөөцөнд хэрвээ одоо багш нар надаас юм асуувал энэ цаасыг үг нь асуухгүй бол би өгөхгүй. Нөхөө гаргачлаа. Тэгсэн чинь хавц нь нэвтэрчдэг шүү дээ. Тэгэхээр одоо бодвол юу яа та хавцуулдахгүй бол шууд уяагаар уйна. За хавц байхгүй болсон одоо нар юм уяагаар уяхаас шин болцсон болохоор одоо тийм хавц юм болохгүй байна. Яг цагийн толчлаа. Одоо хэдхэн цагийн дараа учраас ерөөсөө хідүүлээ. Одоо ийм уяагаар л 2 нөхдөд юм чи уяал. Орч зөвхөн надад байх юм чи профессор мөнхөөс төх юм биш. Хамаач. За ингээл ойчи. Тэр бүр алталт нь ингээ боогоод ингээ боонгууд шууд үзүүрээд юм хайчилчлаа. За ингэ болчт юм байна. Амар юм байна. За маргаашийн бүх юм бэлэн болсон. TCC бэлэн. За презентацийнууд бүгд бэлэн. За нөөц бас профессорд өгөх цаас бэлэн. Good. Энэ pointer одоо маргааш нэг самбар дээр ингээд зааж презентацтэй авах учраас найзаас бас нэг зээлцээ нэгэд ямар ч нэг цагийн хугацаанд pointer ашиглана. Гэртээ очиод презентацийг нэг удаа давтаад
Тэгээд жоохон нойр авчаад өглөө хэдүүлээ болццгаая. Гадаач янзтай гоё юм да. Өнөөдөр намайг шалгалтаа дав гэсэн юм байна л да. Бүх профессоруудын амыг таглаад гараад ир гэсэн юм байна л да. За маазраач яах. Хичнээн удаан хамт байгаад нэмэргүй хараад бол шүү чамайг санан бидэн дүү. Удаанаас удаан хамт байхыг хүсэн. Узах цагаа хүлээхгүй гэрэ хийжсэн. Узах мөч өнгөрөн данч тэндүү хурдан. Сия төгсөгчлийнхаа сүүлийн намар сургуулийнхаа доторхны зургийг нэг хальт буулгаад авчихъя. За одоо яг цаг хэд болж байгааг та бүхэн харж байна. 7:46 би 9-с шалгалтанд орох юм байна. За шалгалт яг энэ байрны тэр цаад болно. Орж хороо найруулъя да. Чамайг сонгосон чамд хязгааргүй. Арта чиний зайраа гарахгүй байж төвчихгүй. Өө энэ ч бүр зураг авахлахаар байгаа юм шүү. All light. Солиотой. Манай сургууль засвар хийгээд хамаг юмнуудаа бүгдийг гадаа гаргаад тавьсан. Зя. За одоо энд юу болох нэ? Шалгалтын өрөө юм байна. За 9-с 12-ийн хооронд манай багшийн нэр тавьсан байна. Би 9-с орно. 10:30 хүртлээ гэсэн байгаа. Тэгээд 10:30-аас манай одоо Африк найз маань орох юм байна. Жижигхэн өрөө юм байна шүү дээ. What the heck? Опш. За, энэ ч одоо баг юу вэ? Зүгээр хурлын өрөө юм биш. Би ч одоо амар эндэр дээр гараад чухамхуу танилцуулах юм байх гэсэн чинь no way. За, тэгэхээр би одоо энэ дэлгэцийг ашиглах юм байна. Тэгээд одоо 3 багш бол одоо энд аль нэгэнд ингээд суух байх. Чи бүр юу вэ? Галтгоо тааж шиг. All right. За одоо тэгээд өөрийнхөө өрөө рүү яваад бас нэг цаг байгаа юм чинь очиж дахиж нэг шалгалтаа нэг удаа хараад тэгээд шалгалтандаа орё доо. Тэгээд шалгалтын дараа та нарт би сэтгэлдээ хэлнэ. Тэгэхээр юу гэсэн үг? Wish me luck. За презентацнуудаа дууссан. Одоо тэгсэн чинь манай багш нар гадаа гараад үлээж одоо нөө эдгээр чинь decision хийх байхгүй. Энэ хүнийг цааш нь явуулахгүй яах вэ хүү гэдэг. Бүх асуултанд нь ямжээс хариулсан амар сэтгэл хангалуун байгаа. Хэлцүүлгээ хүртэл сайн хийсэн. Тэгээ хідэн комент авсан, suggestion авсан. За тэгээ одоо өрөө рүү оруулж чад үргэлжлүүлье. Цаанаас нэг аз жаргал төрөд идэв шүү дээ. Одоо ингээд presentation дуусаад асуултанд хариулчаад тэгээд гараад төр зур байж игээд гэсэн. Тэр гараад байж байгаа хугацаанд эдгээр шийддэм байна л да. Тэнцээгүү цааш нь явуулахгүй байна. Тэгээ манай багш надад одоо you passed, congratulations гэж хэлсэн. That's so happy. Damn, I did it. Good results. Тэгээд ямар ч хэлсэн одоо бол бүрэн дууссан биш. 2 сард төгсөлтийн одоо презентацийн олон нийтийн юм бол тавихныг ажил үлдсэн. За тэрийг хийчихвэл тэгэл төгслөө зорилгоо давуулан биелүүллээ guys. За одоо ямар ч сургуулиас гарна. Лайфа гэж. За одоо нэг өглөө нэг эрт шөнө орой нэг эртмэрт унтах нь дээ. Сайхан унтъя нэг эдгээр янзын шалгалт шөөлөг бодохгүй шиг тийм ээ. Гэтэ нэр одоо ч бас юу байгаа юм биш үү? 12 сард бас бүр Японы урагшаа Фукуока арал руу бас нэг конференс хуралд явах хэрэгтэй. Тэр нь 11 сарын сүүлээр байгаа. За хэрвээ явах юм бол бас мөн Фукуока явсан
тэмдэглэл мэдээж орхон тодорхой. За тэгээ одоо бүгд ямар ч байсан хари дөө маргаашнаас бичлэгэдээ уулзъя. За тэгэхээр та бүхэн миний emotional те одоо ямар шүү үнэхээр happy feelingsтэй байгааг та бүхэн ойлгож байгаа байх гэж найдаж байна. За дараагийн хэсэг дээр бид яах вэ гэхээр яг одоо яадаг ялаа байна. Нүд рүү орлоолтой хогч. Манай Акита хотын хамгийн том дэлгүүр Ion Mall. За тэгээ Ion Mall дээр бүгд өнөөдөр жоохон шопинг хийж ганц нэг зүйлс бас шинээр нэмэгдсэн байна. Тэрний юу гэхээр удахгүй шинэ жил болох гэж байгаа. Merry Christmas болох гэж байгаа. Шинэ жилийн уур амьсгал айл хэдийнэ одоо дэлгүүрүүдээр бол ороод эхэлсэн байна. Тэгэхээр бүгдээрээ гоё орж сонирхцгаая. Манай Акита хотод шинэ жилийн уур амьсгал орж байгаа та модоо цэцсэн байна. Оо өндөр мод байна. Чи ямар шейк кофе? Алимтай шиг. Алимтай шейк гэж байгаа юм уу? Нөө сэс үлэрлийн зараг. Тийм үү. Би тэгвэл ванильтайг авчихна. Ай, аригато гозаймасу. Ай, аригато гозаймасу. Энийг авах. Оо, чиний бүр салаатай шүү. Тэр дохныгоо ирэхэд гээд юу авцсан байгаа? Мод авцсан байгаа, тоглоомыг авцсан байгаа. Одоо яг юу дутуу гэхээр энэ орой авах дутуу байгаа. Оройг нь харж байгаа давъя да гэж бодоод энд нэг ийм орой байна. Нэг ийм тоглоом нь авсан. Тэгээд ийм орой л авъя гэж бодоод хамгийн гол одоо чимэглэл гэрэл бас эрэхтэй байгаа. Харилта. Оо. Энэ бүр супер юм байна шүү дээ. Царай муутай гэж байна. Тэг орс үлгэрүүд шиг царайтай байгаа. Энэ бол бүр гоё юм байна. Энэ дээгүүр зөндөө шин. Эдгээр нь бүр эргэлттэй юм даа. Хаашаа эргэлж шин. За. Наа тийм ээ. Ороо эргэж шин. Дуу муу явд юм байна. Оо, эдгээр ч одоо бицхан юм би. Воо, энэ ямар гоё бэ. Энэ бүр ёо охиндоо авч байлгүй бол гоё юм бэ. Энэ нэрнэстэй жиг ёолхны тоглоом шиг тоглоом байна та. За одоо чи нэгийг хангана хийдэв. Үе нараа бүр хөшгөний чимэглэл байна ч гэж. The Music Bird гэдэг нэг юм тоглоом авсан. Там 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 там. Хөөе энэ бүр хараа штэ. За ингэ шинжлэх уур амьсгал орчих гэж нэр. Tale of Banquet. Real ном байдаг нацаа. Би бүр энийг зөв сүвнээр авах гэж утсан шүү дээ. Тэгсэн чи real ном байдаг. Энэ бүр ингээ гоё ингээ зураг авах болохоор хэмжээ. Your Merry Christmas 2024 ингээд зураг авах болчихлоо байна. Ойг. Дэйм хийж чинь олдохгүй мэнэ байдаг гэж шантар. Хосгор хоолны гэсэн хараа. Хай. Жавэс. The baby then. За, пицца болсон. Ямар халуун ширэн бэ?
Үстэй будаатай өшөөгөл юм чинь. Махны одоо соус. Махны соус юм шүү. Чиз нэмэр. Идэд ингээд яг дуусны дараа ингээд гашаа амттай байна. За энэ хөөрхөн дэлгүүр орж ирэх ингээд кофе уудаг. Энийг хараа. Аа. Монгол зөөр өвчнө харьцаг. Зүүр өвчний хайрцаг яагаад энэ зарж байгаа юм гэж. Энэ ч арай жижигхэн зүүр өвчний хайрцаг ба шүү. За энэ бүр нэг гоё вайн байна. Энэ бүр Christmas модны юм хэлбэртэй. Энэ Rose гэдэг одоо улаан вайн бол юм шиг байна. Юм нэг тийм пинк дүү. За энэ болохоор цагаан вайн лээ. Уг нь бол улаан ч одоо ингээ битүү яг энэ шиг л байх хэрэгтэй шүү дээ. Энэ вайнууд шиг л байх хэрэгтэй шүү дээ. Энэ арай нэг тийм арай нэг тийм шаргалт өгөх юм. Энэ бас гоё вайн шүү. Alright, за ингээд өнөөдрийн дэлгүүр хэсэлт бол ерөнхийдөө дууслаа гэж үзэж байна. За тийм учраас өнөөдрийн гол сэдв болох англи хэлтэй мөртлөөсөө Япон хэл одоо суралцаагүй. What the heck? Хоолоо молоо яаж вэ? За хэдүүлээ өнөөдрийнхөө одоо влогны гол сэдв рүү орцгоё. Тэгээ өнөөдөр би бас та бүхэндээ ямар ч үснийг хэрэгтэй мэдээлэл ер нь влог болгоноор чадвал үгүй гэж бодоод байгаа. Өнөөдрийн хэрэгтэй байж магадгүй гэсэн мэдээлэл бас нэлээд хүмүүсээс сонирхдаг юм байлээ. За тэр нь юу вэ гэхлээр Япон улсад ирж суралцах, амьдрах, ажиллах гэдэг юм асуудлууд гарч байгаа байхгүй. Тэгэнгүүт тэрэн дээр Япон хэлгүй, би одоо Японы сураагүй, англи хэл сурсан гэдэг нэг юм гоё асуулт гарч иж байгаа. Тэгээ ямар боломж надад байгаа вэ? Яаж англи хэлтэй хүмүүс Японд одоо амьдарч, ажиллаж, сурж болох вэ гэд тэгж байгаа. За тэгээ одоо бүгд детальчлаад богинохын хэмжээнд газ ярьчих. Alright. Тэгэхээр за ороод өрөөндөө бичлэг хий гэсэн чинь манай өрөөнд бас хэд Японод юм хийгээд байна. Тэгэхээр хэдүүлээ коридортол ярьчих юм. За эхнийх нь Япон улсад хэрхэн одоо Япон хэлгүүгээр ирэх вэ гэж байгаа байхгүй. За би та бүхэнд хамгийн амархан аргыг гэх юм бол Японд одоо их сургуульд суралцах нь бол одоо англи хэлтэй хүмүүсийн хамгийн амараа. За тэгээ юу шаардах вэ гэхээр одоо TOEFL, IELTS-ийн оноотой хүмүүс бол ер нь харьцангуй амархан орчих бах. Бүр хамгийн амархан арга нь юу гэхээр TOEIC гэж шааргалт байдаг шүү дээ. Одоо унших, бичих, сонсох, тэгээ ярианы гэсэн юм дөрвөн одоо ур чадварын хоёрыг нь одоо TOEIC-оор өгнө гэсэн үг. Тэгээ TOEIC-оор 550 оноотой байхад ер нь бол магистр, докторт бол Японы ихтэй сургуульд бол ийсчнэ гэсэн үг. За тэгэхээр их сургуулиудын профессорууд одоо багш нар бүгдээрээ англи хэлээр ер нь хүмүүстэй одоо хэмжээ харьцдаг учраас англи хэлтэй байхад бол ер нь санаа зовлтгүй их сургуульд. За тэгэхээр их сургуулийн оюутнууд одоо дөрвөн Япон хэлгүй оюутнууд байгаа шүү дээ. Африкаас ирсэн, Европоос ирсэн, Америкаас хаанаас идэв ирсэн. Ихэнх нь Япон хэлгүй. За тэгэнгүүтээ Японд ирээд ингээд яг амьдарч байгаа нөхцөл байдал Япон хэлний бэрхшээл гардаг үйл мэдээж гардаг. За ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэх ч юм уу те. Одоо тиймэрхүү юм дээр бол Япон хэлний бас асуудал гарна. Гэхдээ тэр бол ерөөсөө тийм нэг тулгамдаад байх асуудал биш. За юу гэдэг нэг сүртэй тэр зүйл биш шүү дээ. Одоо чинь Монголд гадаад хүн байлаа гэхэд Монгол найзаараа дамжуулаад энэ яг ямар учиртай юм бэ ингээд ярилцаад хоорондоо дискасс хийж асуудал واخгүй. За тэгэнгүүт амьдрах асуудал гарч байгаа те. Одоо амьдрахад ямар нэгэн бичиг баримт ч юм уу одоо ямар нэгэн төлбөр тооцооны асуудал юу байх вэ? Зүгээр л мөнгөтэй л бол тэр ерөөсөө таны хэлтэй хэлгүй ерөөсөө тэнд ерөөсөө сонирн биш. Зүгээр л мөнгө төлөх ёстой бол мөнгө авах ёстой бол зүгээр л мөнгө авчихна. Банк ямар нэгэн одоо арай нэг үйлчлэгээний байгууллагууд бол ихэнх нь бараг л хэлтэй болсон төө худлаа хүн ч гэсэн хамаагүй greetings-ийг танд яаж туслах вэ те англиар бол хэлчихнэ. Тэгэхээр ер нь оюутнуудын хувьд бол ер нь асуудал байхгүй дээ. Одоо бүр муугар бодлоо гэхэд Google Translate гаргаж ирж байгаа канжиг нь орчуулад тэгээд ингээд англи руу холбоод ер нь л үзчихнэ. Хоёр дахь асуудал нь юу вэ гэхээр одоо дотоодын нийтийн тээврийг хэрэгсэлж юм те бүх юм одоо нөгөө нэг утасны IC карт тэгээд одоо энгийн төлбөр тооцооны бичиг баримтуудаар явагддаг болсон учраас ер нь хэлний асуудал ерөөсөй гарахгүй. Мөнгө өглөө charge те одоо ер нь Япон хэлч өөр англи хэлнээс ер нь маш их үг авсан байдаг шүү дээ. Одоо төлбөрөө карта цэнэглэх юм бол charge гээл те. Charge гэдэг үгийг л charge болгочтой байгаа байхгүй. Яг тэр шиг тэгэл одоо complain гэдэг үгийг complain гэж ашиглана. Ер нь бол нэг англи үгийг аваачаал Япон хирогана ч юм уу те катагана руу босход л тэгэл ер нь Япон хэл бол ер нь ойролцоо тусна шүү дээ. Тийм учраас ер нь оюутнуудын хувьд бол нэг асуудал байхгүй.
За тэгээд оюутан болоод төгсдөө компанид ажилд орё гэдэг компанид төсөлт өгөхөд мэдээж Японы хэл бол шаардлагатай тийм ээ. Тэгээд шаардлагатай учраас одоо Японы хэлийг ямар нэгэн байдлаар N3, N2 бүр чадчихвэл N1 төвшөнд хүртэл одоо шаардна. За тэгээд дунд ер нь бол нэмэлтээр англи хэл байвал давуу тал гэж үзсэн. Тийм учраас таны одоо ажилд орох одоо давуу тал чинь л одоо хэлээр гарч ирнэ. Бас бусад ур чадварууд гэдэг нь явдаг штеп. За тийм учраас ажилд ороход бол бас мэдээж тодорхой хэмжээнд Японы хэл байх хэрэгтэй. Ягаад гэвэл Япон улсад та сонирхож байгаа шүү дээ. Зарим газрууд бас юу яа гэм бэл. Япон хэлгүй ч гэсэн одоо өөрийнхөө англи хэлээр ингээд ашиглаа яваад байдаг. За сургуулийн англи хэлний багш ч юм уу эсвэл өөр гайгүй IT инженерүүд ч юм уу те. IT-ийн ч ер нь бол нэг Японоор бас нэг яриад байдаггүй юм шиг байдаг шүү дээ. Одоо манай нэг найз бол ер нь бол нэг тэгж Япон хэлмэл нэг ашиглаад байдаггүй. Тэгээд өшөө одоо бусад инженерингийн салбарч байт юм уу те. Одоо судалгааны ажил хийдэг хүмүүс байна, судлаачд байна. Япон хэл дээр судалгаа хийхгүй учраас англи хэл дээр төлхөө ашиглаж англи хэлээр явдаг. За тэгээд нэмэлтээр нэг юм хэлэхэд оюутан болж одоо ирээд Япон хэлийг бас сурах боломжтой юу? Дараа нь Япон хэл ер нь ингээд тэ сурж авах хугацаанд магистр ч юм уу докторт сурж авах хугацаанд Япон хэлийг ер нь сурах боломжтой гэвэл ер нь бол сургуулиас хамаарат боломжтой гэж би бол хэлнэ. За одоо жишээ нь манай энэ сургуульд гадаад оюутнуудад зориулсан Япон хэлний одоо тийм сургуулиас нь одоо юм хөтөлбөр курс бол байдаг. Тэрний яадаг вэ гэхээр за нэг 7 хоногт 2 удаа хичээл орно. Нэг орохдоо 3 цагаар маар ордог тийм хичээлүүд байгаа. Тэгээ одоо энэ чинь зөндөө оюутнууд бүр N2, N1 авцсан. За бүр атлист N3-ыг шалгалтыг өгөөд N3-ын сертификат авцсан явж байгаа хгүй. Тэд дээр бол ямар нэгэн байдлаар Япон хэл мэлтэй ерөөсөө тэгж хамааралтай ирээгүй. Өөрсдийнхөө одоо завж хэлээ өөрсдийнхөө боломжоор энэ ч суралцаад тэгээд ингээд Япон хэлээ сайжруулсан. Тэгэхээр заавал англи хэлтэй тэгээ Япон хэлтэй хүн л одоо Японд ирж сурдаг гэсэн үг бол биш байх нь шүү guys. Тийм учраас та англи хэлтэй болол Японд ирэх нь маш амар. За тэгээд эцэст нь гэж хэлэхэд бол ямар ч нэгэн байдлаар та англи хэлтэй Япон улсад бас юм Японы соёл тэ өөрөөсийнх нь одоо амьдрах таатай орчин үнэхээр сонирхдаг бол танд бол үнэхээр нээлттэй боломжууд бол дүүрэн байна гэж хэлмээр байна. Тэгээ магадгүй бас энэ дээр асуулт гарч ирж магадгүй яаж англи хэлтэй хүмүүс одоо ингээд одоо профессор олох вэ, сургууль соёлд орох вэ гэдэг нэг юм асуулт байгаа байх. За тэгвэл та миний өмнө нь бичсэн байсан одоо видео байгаа. Япон улсад сурахыг хүсэж байна. Тэгвэл энийг үзгээд нэг юм бичлэг байгаа. Тэгээд та тэр бичлэгийг бол одоо үзээрэй. Тэгэх юм бол илүү дэлгэрэнгүй мэдээллийг одоо хэрхэн Япон улсад сурах талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулсан байгаа учраас тэгээд тань маш хэрэгтэй байхаа гэж найдаж байна. За хата бүгдээрээ энэ хүнсний дэлгүүрлөө ороод тэгээ ер нь нэг Японы супермаркетуудаар ер нь юу вэ те бас сонирхолтой авчмаар юм юу вэ өнөөдөр үздэг одоо би нэг хүнснийхаа жижиг сажиг талах малах өндөг мөндгийг авахгүй явж байгаа байхгүй. Тэгингээ хэдүүлээ энэ дэлгүүрлөө хүнсний дэлгүүрлөөр нь ороод үзцгээе. Let's go. Сагсаа аваад одоо ч тэгээд бүгд нөгөө смартфон ашигладаг болсон. Одоо энэ нь Regico гэдэг найтлахын утас байгаа. Сканерт хадараад алив төвшгөн болгож жагаад ингээл сканерт болсон уншаад гараад ирнэ үнийн дүн орно. Alright. За бид хоёр ч болохоор энэ чинээс зү юу номын йогурт гэдэг одоо нөгөө уудаг тараг авах гээд байгаа. Найва айтайхан одоо номын йогурт гэдэг уудаг тараг. Яг л одоо сүү шиг юм шиг мөртлөөсөө нэг жоох арай өтгөндөө. Айгүй энэ ч бас гиз мэд цэвэрлээд айгүй айтайхан байна. За ингээ онигринуудыг бол жинхэнэ үрсэн байна да. Энэ хараад цуна майонез гэдэг энэ дэр бол зураггүй байт юм байна. За миний хамгийн сайн одоо идэж чадхаар тунаатай, майонезтай онигри. За бусдын нь үнэхээр идэж чадахгүй амар жоохон юугаа амттай. За гой зайрмагны тасгаар орж өнөөдөр нэг гой ганц нэг зайрмаг идэх юм байна гэж бодоод байна. Бид нар бас айгу гоё юм аа. Grand Parfait. Тэг яг имийг идэх болов. Оо за энэ минттэй шоко минт гэсэн энэс нэг авчих. За Гана улсын одоо алдарч шоколад
За тэгээ энэ ингээ хоёр юутай, хоёр талтай. Нэг нь ийм одоо бичэн талтай, нэг нь ийм шоколадын талтай. За энийг дидий да. За монголчуудын одоо бас нэлээ эмэгтэйчүүд ч гэсэн уух боломжтой хороо ёй гэдэг. Бүр хорооё гэдэг нэртэй. Бүр чамаа хорооч гэдэг. Алкогол нь 3. Тэгээ пич нь ихтэй ажгүй гэж бодоод байгаа. Пичээс нь авчи. Энэ болохоор лемон байна. Энэ болохоор цагаан сава гэж одоо сава гэж яг юу гэж хэлээд байгаа юм. За би энэ тэнд ингээ найз нөхдөр ингээ явахаараа машин барьж байгаа тохиолдолд нь all free уучдаг, алкогол нь 0. Гэтэ ер нь бол яг үндэ энэ пи ууж чаддгүй юм ухаар зүгээр л яг үндэ шал хэрэггүй л байж л тээ гэж. Манай найз энийг уучаад яг пив шиг юм байна. Гэтэ ерөөсө пив шиг мэдрэмж өгөхгүй нь ягаад гэвэл энэ алкоголгүй гэж байна. Окей. За манай хүмүүс хоёр ингээ орой олонгот гоё мэдээлэл гэдэг. Тэгээд идэв байхгүй тий одоо ядаж нэг ганц бичэн чамаагүй ч юм уу эсвэл ядаж нэг гоё самартай шоколад чамаагүй тэр нь авчи гэж бодлоо. За тэгээд энэ байна одоо Fruit Sando гэдэг. Энэ бол нэр үнэхээр гоё. Энэ хоёр талынхаа бичэн зүгээр ингээл шар нөгөө нэг юу гэдүүлээ шагшуурах шиг ингээл одоо путарч ундаг гэх юм уу. Энэ бол бүр үнэхээр nice шүү энэ. Энээс нэг авчт юм уу? За нэг авч та. Орой болсон юм чинь ганц гой мэдчихтэй юм уу? Багун нэ зэн энэ нөгөө гой амар гоё. Усан шууд дэвтэйгээд усын насгаад нэгсэнд хуураа гарна гэсэн. Тэгэхээр энэ гойн бас юм ч та. Хоёрыг авч. Let's go. За одоо ингээ баркодын уншуулга шууд уншиж байгаа. Alright. За ингээд автоматар бүх юм ороод ирнэ. Юу вэ? Хүн ирэх юм бах та. За одоо ирэх юм байна. Хамгийн зөв зам бол гэртээ харих зам. Гэрлүүг харьцгаая. Чамайг хайсан, харсан, хариу наран хариусан, байсан бахвасан, бүхнээс үлдсэн яруусал, нэг үсэл, эцсийн удаа харах хүсэн. Салхиндаа самтархайдан цэцэг түрээ тайсан, хайсан, цас байсан, миний харахны цас байсан, чамайг хайсан, түүнийг чинь дайрсан. Гэсэн шаарлах хүслээрээ чамд дайсан. Манай ихнэр энэ банштай шүл хийсэн намайг гоймон бити идэдэг банштай шүлмэл уугаад байгаа хөөх. Гүпи гоймон идмээр юм гэсэн. Оо арай. What the fuck? Энэ бүр загасны үнэртэй байна уу? Би яг ямар what the fuck гэсэн бэ? Би яг сая сүүлийнх нь буруу хийчлээ. Энэ баг энэ соусыг баг хийдэггүй гэж. Damn. Оо би энийг идэж чадна гэдэгтээ үнэхээр итгэлгүй байна. Holy crap. Яагаад ийм хогийн юм авчваа. Okay, let's taste it. Яг одоор бол нэг тийм амар хэцүү ч юм бол алгал байна л да. Гэтэ ер нь нэг тийм загасны амт өнөр үнэштэй даа. Надад авч хайж. Баярлалаа. Finally эхнэрийнхээ хийсэн банштай шүлэн дээр л буулаа. Амьдрал юм л. Энэ бүр үнэхээр тасалхай байд. Ийм гурилтай дээр нь та нар ингээ харж байгаа бол энэ дээр ингээ буцтай. Тэгээ дотор нь ингээ банштай. Юу саяны далайн гаралтай. Гойм. Ог. Сайхан гурилтай шүлэл идэж чараг. За нэмэлтээр одоо энэ гамбир энэ тэр өчтөр жоохон их шарсан уу эсвэл одоо тосын нэхтүүлсэн ингээд айгу хатуу болчихсон. Очсон самаад ш та. За түрүүний нөгөө нэг хавчурхтай бичээ. Яг юм баггүй. Яг юм гоё нэг нарны хэлбэртэй. Крем нэг гоё тийм өтгөн крем. Тэгээ энэ нэг хар нь болохоор одоо үзэм юм уу та.
За түрүү нөгөө ярьсан шүү дээ номын йогурт гэдэг. Тэгтээ яг хоолны дараа бас номын йогуртыг зөв ч юм уу буруу ч юм уу. Өнөөдрийн бичлэгч одоо юу юм мукбанг болоод байгаа маа. Хичнээн юм гэдэг би. Заваарсан юм байна. За энэ одоо нэг доотлын бичээн гэх юм уу? За тэнгуүтэ дээдл нь ингээд яг шоколадаараа. За. Идэж ууж хандлаа. За guys юу вэ? Миний камер ч одоо дэлгэц байж та. Одоо яг болж байгаа сте. Гайгүй басна. За guys тэгэд энэ 7 хоногийн одоо влог маань энэ хүрээд өндөрлөж байна. Бас нэлээ хэдэн зүйлсийг хамтдаа ярилцлаа. Одоо шопинг хийлээ, идэж уулаа. Бас нэлээ дайггүй сонирхолтой байсан байх гэж бол найдаж байна. Тэгээд дараагийн 7 хоногийн влогоор уулзъя. Дунд нь бас reaction party орж магадгүй guys. Тийм учраас та бүхэн яах вэ гэхээр notification сонхон дээр нь одоо notification-ы хонхон дээр нь дараад тэгээд like and subscribe хийхээ мартаа. Тэгээд дараагийн 7 хоногт уулзцаа. Bye. See you.